Сайн байцгаана уу? Сэлэнг аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн нээлттэй байдал олон нийтэд харилцах ажлын хэсгээс Сэлэнг аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 2025 оны 1-р сарын тоо мэдээг танилцуулж байна. Сэлэнг аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2025 оны 1-р сарын 31-ний өдрийг хүртэл эрүүгийн ирэг нийт хүлээн авсан 15, хүлээн авахаас татгалзсан 1, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 14, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавлсан 7, хэн шийдвэрлсэн 4 хэрэг байна. Иргэний хэрэг нийт хүлээн авсан 6, хүлээн авахаас татгалзсан 1, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 5, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавлсан 7, хэн шийдвэрлсэн 7 хэрэг байна. Зөрчлийн хэрэг нийт хүлээн авсан 5 хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 4, хэн шийдвэрлсэн 2 хэрэг байна. Сэлэнг аймаг дахь захиргааны эргийн анхан шатны шүүх нь тайлан хугацаанд нийт 3 нэхэмжлэл хүлээн авч 2 нэхэмжлэлд захиргааны эрг үүсгэж 1 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд нийт 29 хэрэг байгаас 4 хэрэг төтгөлзүүлсэн төлөвтэй ажиллагаанд 25 хэрэг байна. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавлсан 29 захиргааны хэргийн шүүх хуралдаанаас 6 хэргийн шүүх хуралдаан хойшилж шүүх хуралдаанаар 19 хэргийг хэн шийдвэрлсэн байна. Сэлэнг аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь эрүүгийн эрэг нийт хүлээн авсан 24, прокурорт буцаасан 4, хэн шийдвэрлсэн 34, шүүх хуралдаанд тавлан зарласан 54, шүүх хуралдаан хойшлсон 28, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд нийт 59 хэргийн үлдэгдэлтэй байна. Зөрчлийн хэрэг нийт 90 хүнд холбогдох 87 хэргийг хүлээн авч шүүхээр хэн шийдвэрлсэн 87 хэрэг, шийтгэл оногдуулсан хүний тоо 90. Үүнээс торгох шийтгэлийг 58 хүнд оногдуулж, баривчлах шийтгэлийг 32 хүнд оногдуулжээ. Тасан сэргийлэх арга хэмжээ хүлээн авч шийдвэрлсэн тоо нийт 20. Яллагдагчаар цагдаа орох 2, хугацаа сунгасан 6, хязгаарлалт тогтоож шийдвэрлсэн 12 байна. Сэлэнг аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь тус хугацаанд нийт 170 нэхэмжлэлийг хүлээн авч, хүлээн авахаас татгалзсан 21, иргэний эрг үүсгэсэн 57, нийт хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд 131 хэргийн үлдэгдэлтэй байгаагаас 22 хэрэг төтгөлзүүлсэн төлөвтэй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тавлсан 34 хэргийн шүүх хуралдаанаас 14 хэргийн шүүх хуралдаан хойшилж, тус шүүх нь тайлан хугацаанд нийт 72 иргэний хэргийг хэн шийдвэрлэжээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Сэлэнг аймаг дахь шүүхийн тамгын газар шүүхийн нээлттэй байдал олон нийтэд харилцах ажлын хэсэг.